өвсний соёногоор хот моримал хангаар. Та бидний мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй шүлэгнүүд гэж ийм шүлэгнүүд одоо агуу зохиолчдын яруу найраг шүлэг зохиол их байдаг. За жишээлбэл одоо Даш дөржийн Нацаг дөржийн Миний нутаг, за Чимэд дугаан бие Монгол хүн зэрэг одоо шүлгүүдийг өмнө нь соёлын гавь сэтгэлд нэр дэвтрүүлэгч Чимгээ ихч соодлох нартайгаа ингээд хамтран бүтээл болгосон. За энэ удаад бол одоо мөн Даш дөржийн Нацаг дөржийн 4 цаг гэж энэхүү сайхан 4 улирлаа нүдэн тарагталд өрсөлдсөн энэхүү сайхан шүлэг яруу найргийг соёлын гавь сэтгэлд нэр дэвтрүүлэгч Бямба ихчтэйгээ энэхүү бас нэгэн бүтээл болгон баяр наадмын өмнө хүргэж байгаадаа их баяртай байна. Монгол хүн бүр тэд дундаа хүүхэд нялхас хөгшид эдэр залуусын ахуй амьдралтай холбож битсэн гүн утга учирыг шингээсэн сайхан яруу найраг юм. Одоо ингээд энэ яруу найргийг сэргээж уншихад аргагүй л одоо эх орныхоо эд эс бүхнийг хайрлах за өвөг дээдсээ өв уламжлаа сэтгэл зүрхэндээ тээж явах ийм их хүндтэй үргийг монголчууд бид хүлээсэн байна гэдгийг одоо ястал цус махандаа шингэтэл мэдэрч байна. Ер нь бол Монгол хүн бүр зүрх сэтгэлдээ эх орноо хайрлах, ижээ аваа хүндэтгэх энэ одоо ухааныг өсө гүн гүнзгий суулгах. Ер нь бол ингэж ярьдаг шүү дээ. Залуучууд сүүлийн үеийн залуучууд л гэдэг ингээ яриад байгаа. Тэгээд энэ залуучууд маань одоо соён гэгэрэлд хүрэхийн тулд эх орноо хайрлах сэтгэлгээ байх хэрэгтэй байна. Ахас ихсээ хүндлэх ийм ухаан одоо байх хэрэгтэй байна гэдэг ингээ шүүмжлээд байдаг. Гэтэл бол яг хуу миний бодлоор бол залуучууд бас яг энэ шүлэг яруу найргийг сонсож энэ тэр агуу яруу найрагчдын энэ агуу соён гэгэрүүлэгчдийн бичсэн бодсон тэр одоо мөрд бүхнийг бас ингэж цээжилж энийг бас ингэж магадгүй уншиж байх юм бол энэ одоо том бас юм сургаал зохиол ном байдгийн байна гэж ингэж ойлгосон. Тийм учраас мэддэг юм шиг хэрнээ мэддгүй шүлэг гэж шүлэгнүүд гэж одоо энэ бүтээлүүдийг ингэж хийж байгаа маа. Энэ хоёр дүү маань энэ сайхан яруу найргийг хоёулаа уншиж одоо уншигч, сонсогч, үзэгчдийн хүртэл болгоул ямар вэ гэсэн ийм санал тавьсан. Тэгээд би энэ саналыг маш дуртай хүлээж аваад энэ сайхан найргийг уншихад үнэхээр л энэ Монгол эх орн гэдэг Монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд уяатай байхаас чаргагүй юм байна гэдгийг ястал илүү их мэдэрч байна да. За ингээд та бүхэндээ тун удахгүй шинэхэн бүтээлээ өргөхөд бэлэн болж байна. Баярлалаа. Даш дөржийн Нацаг дөржийн 4 цаг хэмээх үнэхээр одоо энэ 4 улирлыг маш гайхамшигтайгаар дүрсэлж харуулсан бүтээлийг та бүхэндээ энэхүү толилуулахад бэлэн болсон байна. Хэр хөдөөд 5 хошуумал дурааран сүлжин цэнгэн өрх бүрийн үднэн айраг сархтын үнэр сэнгэн инхүү баясгалантай тинхүү жаргалтай